За тэгэхээр эмч зөвлөж байна булангийн маань энэ удаагийн дугаарт шивлэх ухааны доктор профессор Бацхүнч маань өргөд оролцож байгаа. За тэгээд уяач та бүхэнд хамгийн одоо тулгамдаад байгаа адууны шингэн дутагдал буюу шингэний хэмжээг хэрхэн тохируулах вэ гэдэг тал дээр зөвлөгөө өгсөн. За тэгээд та бас саяны одоо ярилцлаганд дурдсан гол материалуудаа, гол санамжуудаа товчхон бас манай уншигчдад хэлж өгөөч. За баярлалаа. За наад төгссөн байна. Уяач тийм уяасаалга дараалгаж лирагид өчтөй явж байгаа юмд адууны шингэн удаадны шингэн дутагдж байгаа эсхийг мөртөө тодорхойлж арга хэмжээ авах нь бол амжилт үзүүлэхээс гадна урдын хугацаатай бас эрүүл мэндийг хамгаалах эрсдлээс сэргийлэх гол ажлын нэг гэж үзэж байгаа. Ер нь бол адуу шингэнээр дутагдж байгааг харьцангуй бага мэдэрдэг амьтдын нэг л дээ. Тийм учраас адуу маань ус шингэнээр дутагдж үгүй юу, хэрвээ дутагдсан байвал яаж өмнөөс нь сэргийлэх вэ, яаж өөрчлөх вэ гэдэг өөр зүрх ойлголттой байх нь бол яаж хүний хамгийн чухал ажил гэж үзэж байна. Адуу шингэнээр дутагдсан байна гэдгийг мэдэх хамгийн энгийн аргуудаас нь би та нарт хоёр бүрийг хэлж өгье. Нэгдүгürt нь бол адууны бойлны өнгө, мөн бүүлний өнгө хэл зэрэг урдан буцаж сэргэж байгаагаар нь таних хэрэгтэй. Адууны ургасгад бойлныхын өнгийг харахад зөв ягаан өнгөтэй шүлсжиг дарахсан шингэнээр бүгдсэн юм байх нь бол адуу шингэнээр дутагдаагүй шинж. Харин өнгө нь цайвардлуугаа шилжсэн, хөөрэй ашсан байх нь бол адуу танаа адуу усаар дутагдсан сууч хэслийн шинж болох юм аа. Мөн бойлон дээр уруугаараа чанга тараад авсны дараа дарсан хэсгийнх нь өнгө нь хэл зэрэг хурдан эргэж ойр дорныхоо өнгөтэй адил болж байгаагаар нь тодорхойлж үзэх хэрэгтэй. Ингээд бол 1-2 секундын дотор дарсан хэсгийн өнгө нь бусад эргэн дорныхоо хэсэгтэй адилхан өнгөтэй болж авах юм бол адуу шингэний төтөлд ороогүй байна гэсэн шинж. Хэрвээ энэ өнгө удаа хугацаанд доктортой байх юм бол удаа хугацаа гэдэг нь 3-4-5 секундээс цааш байвал адуу усаар дутагдж эхэлсэн байна гэсэн тохиол юм аа. Мөн одоо өвчүүний хэсэгт, үг махны хэсэгт арсыг чингэж татаад чингэж хэд үүссэн хүнээс нь хэр зэрэг хурдан тавьж байгаагаар нь адууныхаа шингэний дутагдлыг нь таньж тогтоогоорой. Нэгэнт адуу шингэнээр дутагдсан байна гэдэг нь илүү тогтоогдох юм бол адуу хангалттай хэмжээний ус ууж охин хүслийг бүрдүүлж өгөхдөө олон адуу бөөнөр нөцөлж байгаа тохиолдол бол бага насны адуу харьцангуй сэтгэл зүй докторуудаа адуу тийм ээ. Тийм адуур бол ус муу дутуугаад тогтмол дутуу усаар байгаад усны дутагдлыг орох боломж бүрдэж байгаа. Тийм учраас бол усны дутагдлыг орсон адуу ганцаараа нөцөлөх хэрэгтэй. Тэгээд хангалттай хэмжээний ус тогтмол ууж авах боломжийг бүрдүүлж өгөхдөө хэрвээ тогтмол услаад өдөрт 3-аас доош удаа услаад гэх юм бол 2-3 хоногийн дотор усны усгууд байгаа усаар дутагдж байгаа байдал арилгах боломж бий. Үүнээс гадна бол мөн судсаар нь 0.9% натрийн хөөсөлийг тодорхой давтамжтайгаар удаагаар уух замаар ус хүчтэй багасгах эмчлэх ийм арга байна. Гэхдээ бол бага насны адуунд бол 250-200 орчим мл өдөрт 2-3 удаа, бүдүүн адуунд бол 150 орчим мл өдөрт 4 удаа хүртэл хэмжээгээр судсаар нь удаанаар явуулж ингэж өгснөрөө бол бие махбодын эс завсрын шингэний дутагдлыг нөхөж өгөх адуу малыг одоо бие махбодын юусан усны дутагдлыг эмчлэх ийм сайн арга. За усаар дамжин зөвхөн гадагш бас электролит маш их хэмжээгээр гадагшилж байгаа. Тийм учраас та бүхэн адууныхаа дэжилт нь бол электролит байнга хольж өгч явах тодорхой дунгаар мөн болооц давс жамс давс гэх мэтийн одоо энэ эрдэс агуулсан бэлтгэлүүдийг байнга дулаах боломжтойгоор хангаж өгч явах зүйтэй гэж зөвлөмөр байна. Мөн бас нэг юм бол одоо шингэний дутагдал гэдэг нь бас цаашлаад одоо явандаа бол миний одоо таны ярианаас ойлгосноор бол булчин бас нөлөөлнө гэж тийм ээ. Тэр нь одоо явандаа миний ойлгосноор бол хурлах чадварт нөлөөлнө гэж ойлгоод байгаа шүү дээ. Тий. Ер нь бол шингэн бие махбодод одоо булчин маш их ачаалтай ажилласнаар бол их хэмжээний дулаан усж байгаа. Энэ дулааныг гадагшлуулж байгаа процесс нь бол хөлрөлт. Хөлрөлтөө бол малын бие махбодоос зөвхөн ус гадагшлахгүй үүнтэй зөв төрөлбөрийн электролитууд давс гадагшлах гэсэн. Ингэснээрээ бол булчингийн агш сунах үйл ажиллагаанд хамгийн чухал үүрэгтэй кальц, магний ионуудын дутагдал бий болох
эрсдэл үүсэж байгаа. Булчин ер нь агшин гэдэг маань бол энэ тэр АТП гэдэг бодис 3 фосфатоаденозин гэдэг бодис 2 фосфатоаденозин болж хөөрөх явцдаа маш их хэмжээний энерги алгуулад тэр энергийг нь ашиглаад булчингийн эдүүдийн хоорондын мембранаар энэ ионууд шилжих процесстэй долгоруулж ер нь бол булчингийн агших сунах үйл ажиллагаа нөхцөлж байгаа юм л да. Тэгэхээр юугаар хөлсөөр их хэмжээний электролит гадагшлах нь энэ булчингийн агших сулрах процесс бол хямрах үнд суулж байгаа. Булчингийн агших сулрах процесс хямрахаар булчин өндөр ачаалал давж сайн ажиллах боломж нь муудна. Ингэснээр бол адууны хурдлах чадвар муугар дөрөв гэсэн. Ингэхээр бол усны дутагдал маань эргээд адууны булчингийн үйл ажиллагаа, адууны хурдлах чадварт бол шууд нөлөөтэй шүү, шууд сөрөг нөлөөтэй шүү гэж. За баярлалаа тань.